Өчүүхэн зүйлсээс агуу зүйлс улиран тохиодог билээ. 1820 оны хавар асуултуудаа хариу ирсэн жаал хүү ойн цорхойд хөл тавьжээ. Итгэлийн үр баруун Нью-Йоркийн хөрсөнд суулгаглаа. Цаг нь болохоор энэ нь дэлбэлж, үр жимсэн авчран ертөнцийг дүүргэн ургаж сая хүн Есүс Христэд итгэх шинэ итгэлийг олж авах болно. Энэ бүхэн итгэлийн нэг л жижиг алхмаас үүдэлтэй. Йосеф туслаарай. Чигтчлээ. Халтарчлаа. Би 1805 онд сайн эцэг эхийн хүү болон мэндэлсэн юм. Тэд ямар ч бэрхшээлээс айлгүйгээр Христийн шашинд намайг сургасан юм. Баярлалаа, Кэтрин. Өчигдөр бид Иохны сайн мэдээнээс уншсан. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгэн өгсөн. Ингэснээр хүүд итгэгч хэнч мөхгүй, харин мөн хамтай болох юм. Хөөхтүүд минь. Есүс Христээс өөр авралт хүргэх ямар ч зам байдгүй бүү мартаарай. Энэ өдрийн төгсгөлд бид гэр бүлээрээ таны өмнө бүхийн Мотраста нэрдэг олон адислалд талархаж байна. Эцэг маань өнөр өдгөн гэр бүлээ тэжээхийн тулд шаргуу хөдөлмөрлөдөг байлаа. Татаарай. Өндөр матух хашаа болох ёстой шүү. Тиймээс чи нэмэр болж чадах хүн бүрийн хүч түүнд хэрэг болдог гэсэн. Би бага наснаас дотоод сэтгэлийнхээ сайн сайхны төлөө санаа зовх болсон юм. Бидний амьдарч байсан газар шашны сэдвээр ер усын өөмэн дэгддэг байлаа. Халелуя! Хүмүүсийн дунд баггүй хагарлыг үүсгэж байсан шашны янз бүрийн бүлгүүдэд олон түмэн нэгдэж өөр өөрсдийн итгэлийн төлөө зөрчилдөж байсан юм. ертөнцийг бүтээхээс өмнө та нарын хэнийг ч аврахаа Бурхан шийдчихсэн байсан. Та аврагчихсан уу? Одоо тийм гэж юу дээ? Та нараас тэгээд хэдэж нь аврагдсан юм бэ? Юу гэсэн үг юм бэ аврах гэж? Ахын ч гэсэн мэдмээр л байна. Бурхан ариун бичээсүүдэд унсан хүн аврагдаж чадахгүй гэж дахин хэлсэн. Зөвхөн Бурхан л биднийг аварч чадна. Гэхдээ тэр хүсэхээс бусдаар бол энэ боломжгүй. Хэн тэрний сунгасан хүчит гарт хүрч чадах вэ? Эзний нэгүүлсэл бүх нүгэлтнийг аврахад хангалттай. Ахагч нараа, та нарт итгэл байна уу? Та нар их эзэнд итгэлийнхээ бодитойг харуулхад бэлнэ үү? Ава. Юу гэв? Аврагдсанаа бид яаж мэдэх вэ? Бурхан өөрийнхөө хэдхэн л хүүхдийг аварна гэж би бодохгүй байна Йосеф. Чи яах ёстойгоо олж мэднэ гэдэгт би итгэж байна. Библиэд гуй та нар хүлийн авна гэснийг санаж байна уу? Бид итгэлтэйгээр гуйвал Бурхан бидэнд юу хийх ёстойг үзүүлнэ. Аав яагаад сүмд ирдгүй юм бэ? Аав нь маш их ихтгэлтэй байл юм.
Гэхдээ үүнийг зарим хүмүүсээс арай өөрөөр илэрхийлдэг юм. Хэрвээ та нар буруу сургаалыг хүлээн зөвшөөрч, буруу сүмд нэгдвэл амьдралынхаа турш харанхуй жихүүдэс дунд амьдрах болно. Иймээс аль урсгал нь хамгийн үнэн дойрхон бэ гэдгийг олох ёстой. Энэ чинь л та нарын нэгдвэл зөх ёстой сүм юм. Гэхдээ аль номлол нь үнэн гэдгийг би яаж мэдэх вэ? Хүний өгч чадахгүй, бас авч чадахгүй тэр мэдлэгийг бид бурхнаас л олж авах ёстой. Библи нэг л эзэн, нэг л итгэл байдаг гэж заадаг штэ Йосеф. Яагаад тэгвэл зөрчилдөөн байдгийг? Бид бүгд л өөртөө зөв хариулт олохыг хичээсгээдэг. Тэгэхээр хүн бүр зөв нэг л хариулт байх ёстой биш гэж юу? Түүнийг дагаад та нар мөнгө. Тэр худалч Өөр бүлгүүдийн хоорондох уймын сэргэлдөө нагуу байлаа. Тийм болохоор над шиг баг залуу хүнд хэнийх нь зөв, хэнийх нь буруу гэдэг тодорхой дүгнэлт хийхэд боломжгүй байсан юм. Харав. Ингэж хийдэг юм. Адмирал оршин суугч та. Энэ өдрийг дэрэг чөлөөний хог тэмдэглэж байна. Үүнийг эцгүүд маань цус нулимсаараа олсон билээ. Йосеф юмнуудаа харж байна. Ээж нь талхаа өдрөө. Чамайг ойр сүм тарсангүй Йосеф. Таны бидэнд хэлж байсан шиг аль номлол нь үнэн болохыг мэдэх гээд л. Тийм үү? Сонил юм. Бүх бардам нь хөөмн. Аврал чинь дээсэн дөрвөн дээр байна. Бурхан ийм их самуурлыг эхлүүлэгч биш гэдгийг тунгаах зураа би энэ сэдвээр илүү ихийг судлахаар шийдлээ. Таны үг бол миний хөлн дэх дэнлүү, миний замдах гэрэл юм. Йосеф, чи дэндүү их санаа зовж байгаа юм шүү. Зөвийг хийхийг л хичээж байна гэж. Тийм үү. Энэ их өмнөний үед оюун бодолд мань гүн эргэцүүлэл бас их хүндрэл бий болсон юм. Гой, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нэгт. Гойдог хүн бүр аавн, ирж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэн. Явцгаая хүүхдүүд. Алё. Бурхан залбиралд хариулдаа гэдэг нь тэр захирддаг. Харин хүмүүсийн залбирал түүнийг захирддаг гэсэн хэрэг. Бурхан бид нарт бүгдээрэнд нь сэтгэх чадварыг өгсөн. Тэгэлэр бид өөрсдийнхээ төлөө шийдвэр гаргах чадвартай. Үг үзэл бодлон энэхүү тэмцэл дунд чухам юу хийгдэх ёстой вэ? Эдгэр бүлгүүдийн аль нь зөв бэ? Энийг би хэрхэн яаж мэдэх вэ гэж байнга өөрөөсөө асууж байсан юм. Та тэгээд юу гэж бодож байна? Аавын хийснээр бол жинхэнэ хариулт бурхнаас л ирэнтэй. Их эзэн өөрийнхөө хариулт тийм Йосеф. Өөрийнхөө зөв гэсэн цагтаа ямар ч л гэсэн хариулт юм. Хэрвээ та нар хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол Тэнгэр дэх эзэгт нь өөрөөс нь гойдог хүмүүст илүү сайныг өгөх нь дамжиггүй босов.
Хэрвээ та нарын хэн нэг нь мэрэгэн ухаанаар дутвал бүх хүнд өгөөмрөөр буруу шаалгүй өгөгч бурханаас гуйг. Тэгээ түүнд өгөгдөх болно. Харин тэр итгэлээрэн гуйг. Судрын ямар ч хэсэг энээс илүү хүчтэйгээр хүмүүний зүрх сэтгэлд ирж байсан хэзээ ч үгүй юм. Энэ нь миний зүрх сэтгэлийн бодол болгонд агуу их хүчээр нэвтрэн орох мэт санагдлаа. Би энэ талаар дахин бодсон. Учир нь хэрвээ хэн нэгэн хүнд бурханаас мэрэгэн ухаан хэрэгтэй бол тэр нь би байна. Харин яаж үлдэхээ би мэдсэн. Бүхнийг чадагчийн бидэнд хэлж байгаа бидний мөнхийн авар Шашны багш нараа судрын яг адил хэсгийг өөрөөр ойлгодог байсан нь Библиэд хандан асуудлыг шийдэхэд итгэлтэй байх явдлыг үгүй болгодог байсан. Асуултын хариулт судрууд дээр байдаг. Эцэст нь би нэг бол харанхуй төөрөгдөлдөн үлдэх эсвэл Яаковын зааснаар бурханаас асуух хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Ингээд би урдчилж төлөвлөсөн газараа ирлээ. Эргэн тойрноо харж ганцаараа байгаагаа мэдээд өвдөг сүгдэн зүрх сэтгэлийнхэн бүхий л хүслийг уудалж эхэлсэн. Нарнаас ч хурцаар гэрэлдэх галан багныг би харлаа. Гэрэл алгуурхнаар доошилсоор дээр минь ирж тогтов. Тэр хүү гэрэл миний дээр тогтох үед агаар зогсож буй дүрслэн хэлхийн аргагүй сүрж авхлан гэрэл гэгээр дүүрэн эрхэмсэг хоёр хүнийг би болгоолоо. Нэг нь нэрийг минь дуудаж нөгөөгөө нь заана. Йосеф, энэ бол миний хайртай хүү. Түүнийг сонсох дүн. Их эзнээс асуух гэсэн зүйл маань энэ олон бүлгүүдийн аль нь зөв болохыг мэдэж ингэснээр тэр бүлэгт нь нэгдэх явдал байлаа. Хариулт нь намайг алинд нь ч нэгдэх ёсгүйг өөр олон зүйлийг тэр надад хэлсэн.
Ээж! Өнөө үед үзэгдэл ээжлэл гэж байхгүй. Иймэрхүү миний ярьсанд итгээгүйд нь би хэнийг ч буруутгаагүй. Наадах чинь цэвэр тэнэглэл. Хэрвээ энэ зүйл надад тохиолдоогүй байсан бол би өөртөө ч итгэхгүй байсан. Үзэгдлээ. Үзэгдэл гэж байдгүй. Иймэрхүү балаа зүйл цагаа битгий үрээ. Одоо явж үз. Гэхдээ л үзэгдэл харсан минь үнэн байсан. Би үнэхээр гэрэл харсан. Тэр гэрэл дундах хоёр хүнийг бас харсан. Тэд бодитогоор надтай ярьсан. Би үүнийг мэднэ. Бурхан ч бас мэднэ гэдгийг би мэдэж байна. Тийм болохоор би үгүйсгэж чадахгүй. Ямар нэгэн үүлийн үн Адислуудаас харагддаг билээ. Наадах чинь эрдэн шиш юм уу? Йосеф бурхнаар дуудагдсан бөгөөд түүнд хийх ажил байв. Йосеф Смитээр дамжуулан их эзэн сайн мэдээний бүрэн байдлыг агуулсан нэгэн шин судрыг илэрхийлсэн юм. Хүмүүний үрсэд аврал ирж чадах тэр нэгэхэн ч өөр нэр өгөгдөхгүй бөгөөд зөвхөн төгс хүчит их эзэн Христийн нэрээр мөн энэ ном нь Бурхны хүч билгээр орчуулагдан Моромны ном Есүс Христийн бас нэгэн гэрээ болон хэвлэгдэжээ. Хэрвээ та нар Христэд итгэлтэй байж чин сэтгэлтэйгээр үнэн хүсэлтэйгээр асуух хаваас тэрээр үүний үннийг ариун сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно. Ариун сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үннийг мэдэж болно. Амьд бошиглогчороо дамжуулан их эзэн өөрийн сүмийг сэргээжээ. Бид нэгдэж сүм байгууллаа. Үүнийг Сайн мэдээний бүрэн байдал гайхамшигт энгийн чанараараа дахин бий боллоо. Иймийн тул их эзэн бибээр дэлхийн оршин суугчид дээр ирэхэд тэрхүү суйрлыг мэдхийн учир сайн мэдээний минь бүрэн байдал дэлхийн төгсгөл хүртэл тунхаглагдахын тулд өөрийн үйлчлэгч Йосеф Смитийг дуудан Тэнгэрээс түүнд ярьсан болов.